Харизм ТV үзүүлж байна. Хэрв танд манай аудио зохиолоо таалагдж байвал лайк, subscribe-ан дарахаа мартаоцай. Мөн хажууд нь байрлахаа хонхыг идэвхжүүлснээр танд шинэ бичлэг орох бүрд цаг алдалгүй мэдэгдэл очих болно. Баярлалаа. Зохиолыг бичсэн Харизм ТV, дуу оруулсан Бямба. Үйлийн үрийн нэхэл. Төгсгөлийн 3 дугаар хэсэг. Долоо хоног хичээлдэн ирээгүй Дөвшин хүүд санаан зовнсон зулаа охин түүний гэрт очиж асуухаар алхана. Тийм явж байтал түүний араас "Хөөе зулаа" гэх танил хоолой сонсдох нь тэр. Зулаа охин эргэн харуул ааваар нь дөшүүлэн машинаас буух Дөвшин хүү байлаа. Тэрээр "Сайн уу зулаа? Чи хаашаа явж байсан юм бэ?" Гэхдээ харин чамайг ямар ч үг дуугүй 7 хоног хичээлдээ ирэхгүй болохоор чинь яасан юм бол доо л гэж танах руу явж байсан юм аа. Хэмээгээд "Хөөх чи хөлөө яагаа вэ?" Гэхдээ Дөвшин хөө энэ үү чамд яривал их урт дүүх болно л доо. Хоёулаа ямар тач манайх руу орж байгаад ярилцъя. Хэмээн хоёр найз ойр дуулзаагүй тул тэдэнд ярих зүйлээ бишгүй их байлаа. Дөвшин хүүчээ болсон зүйлсээ зулаа охинд хэлэхэд зулаа охин нүдэн бүлдэлгэн "Хөөх ёстой чамаас өөрхөн ингэж яриул би л ав идэхгүй юм байна" хэмээгээд тийм манай ээжийн найзууд нь үзүүлдэг гэд байсан их сайн бөө эгч байдаг гэд ярьж байсан юм байна. Тэр яг чиний хайж байгаа хүн мөн байхаа. Гэвл Дөвшин хөө чи найздаа тэр хүнийхэн утасны дугаар ч юм уу эсвэл гэрийн хаягийг нь олоод өгөөч. Найзд нь тун их хэрэгтэй байгаа юм л да. Гэхдээ зулаа охин толгой дохин "За найз нь хичээе. Чи нэрэн хизэнээс хичээлдээ явах гэж байна да." Гэвлээ Дөвшин хөө найз нь сайн мэдэхгүй л байна. Ямар тач энэ болоод буй зүйлсийн учрыг даруйхан олоод тэр болтол хөлмаанч дажгүй идэх байхаа. Тэгээд л хичээлдээ явна да. Гэхдээ зулаа охин гол нь удахгүй шалгалтууд эхлэх гээд л байна. Гэхдээ Дөвшин хөө найз нь харин тэрэнд л санаа зовж байна да. Ингээд зулаа охин руу харан үл мэдэг инээмсэглэв. Зулаа охин "За найз нь эртэн харъя да. Бас чиний асуугаад байгаа хүний сургийг ч гаргая. Чи харин хурдан эдгээрэй. Баяртай" хэмээгээд явлаа. Өглөө болжээ. Дөвшин хөө аавтайган ярилцсан өглөөний цагаан уун сууж байтал түүний гэрийн хаалгыг хэн нэгэн тун дөгшүүртэйгээр догших чимээ гархан тэр. Бадрагч гайхан хөрөгийн харан "Ийм эртээ хэн ирдэг билээ" хэмээн бос зочин хаалган нээвэлээ. Ихэд холоос гүйсэн бололтой амьсгаад нь зогсох зулаа охин инээмсэглэн зогсож байв. Бадрагч "Дөвшин миний хүү зулаа нь ирсэн байна" гээд түүнийг гэртээ оруулав. Зулаа охин Дөвшин хөвд хандаж "Найз нь өчигдөр гэрт очоод ээжээс нөгөө хүнийг асуусан юм л да. Тэгсэн харин ээж өчигдөр найзуудтайгаа очиж үзүүлэхээр болсон гээд. Тэгэхээр найз нь цог яваад чамайг асуугаад ирье гэж бодоод очлоо. Тэгсэн чамайг яаралтай аваад ир тун хэцүү зүйл байна да. Гэхээр нь би сандраад гүйгээд ирлээ." Гэхдээ Дөвшин хөө аавыгаа дуудан зулаа охиноороо
удган бүсгийн гэрээгээ заалгасаар очлоо. Бадрах хүүгийн түшсээрээ гэрт нь ороход очтон цогших мэтээ хурц харцтай залуухан бүсгүй сууж байна гин. Бадрахч түүнийг хараад ээш ийм залуухан байв. Яаж юм идэх юм бол одоо чаавас химэн бодов. Тэрхэн мөчөд түүний бодлыг уншив гэлтэй өнөөх удган бүсгүй мэд мэдэн хурж ирээд бадрахт хандан за ах минь хүнийг гаднаас нь хараад дүгнэн гэдэг чинь зохисгүй л санагдаж байна шүү. Гэхдээ гайхан сандарсан бадрах гүй эн чинь одоо яаж миний бодлыг уншчих вэ? Хэмээн бодон хүүгийн түшсээр өндөр түвшлэгтэй сандал дээр суулгав. Удган бүсгүйж дөвшин хүүд хандаж за хүү минь надаас огтхонч айж ширвэдэх хэрэггүй шүү. Химээгээд түүний нүд рүү игээл очтон цогцох мэт нүдээр зоргих мэт ширтэв. Хэсэг тийм байснаа түүний зоргих мэт харц багахан зөөлрөөд ийм балчир амтан энэ их үйлийг яаж таах вэ? Хэмээн шивнээд бадрахад хандан алив та тэр үсгий бөөсөн даруй дууд би хэн дуртай дуудлагаар нь очоод байдаг ч хүн биш. Гэхдээ удган бүсгийн үгийг нэг л сайн ухаж ойлгосонгүй бадрахаа. Үгүй тэр чинь юу гэсэн үг вэ? Ингэж асуухдаа хөгшин ламаан дуудаа өнөө орой үйл хийн хэмээхэд хоёр их хүмүүний дунд яахан мэдэхгүй балмагдах бадрахаа хүүгэн бодон ажаал амтныг очиж залж ирэхээр боллоо. Оройч болж удган бүсгүй өмсгөл хуйгаан асааж үйл хийхтэн бэлдэнэ. Ажаал амтанч ирсэн даруйдаан ад зэтгэрийн хүчийг амьрлуулах балин дахлаан бэлдэж эхэлжээ. Шүн дунд болж хоёр их хүмүүн зан үйлэн эхэлнэ. Хэдийгээр нас залууж эрдэм чадлан төгс удган бүсгүй урд насны үйлийг нь уулгалан дуудаж уршигдмуу хүмүүнийн уурах дулаан зүрхийг улаан ямааныхаар орлуулж ужидмуу явдлын уршигдэх хараалыг шингээв. Ажаал амтанч ад зэтгэрийн хүчийг аг тарны хүчээр намхотгож амгалан ертөнцид нь одуулав. Эрдэм чадлан дэгширсэн хоёр хүмүүн ийм үйлдэж байтал дөвшин хүү ухаан балартан унав. Энэ мөчөд удган бүсгүй яарвчлан хөдөлж дөвшин хүүг ойртуулан гортог татан хамгаалалт хийж. Бадрахч хөврүүгэн угас хийсэн боловч ажаал амтан хориглон буцаан суулгав. Энэ тэрхэн агшинд дөвшин хөө буцан өндийж ирэв. Тэрээр хүмүүн бусын хоолойгоор хомхой сэтгэлтэй хүмүүс хойнордгүй хомроглон устгав биднийг. Ам биеийг ажирахгүй залгих амьд мангасууд болсон байжээ тэд. Адаг сүулдэн хувхарч хөвтөх арчаагүй хохмоо гэдгэн ухаарсангүй. Хоосон сэтгэлд тэднээс хосгүй үнэд өв соёлон хормой төрөндөө нуун байж хойч үе та бүхэнд үлдээв. Хэмээгээд амирлан одваа. Ийн хоёр ач буянтай хүмүүний ачаараа дөвшин хөө урд насны уршигдмуу үеийн үрийн нэглээсэн мулдарч чаджээ. Одоо түүнд энэ насны үеийн хичээх хүндхэн хийгээд амаргүй үүрэг оногджээ. Хүн төрөх хийгээд өөхөх энэхэн амьд явах хугацаанд ямархан үйлийг хураана
Түүнийгэн үрдэг ажээ.